Гэхдээ урдын цагт 7 өндөгтэй 7 шаазгаа амьдардаг байжээ. Гэтэл нэгэн өдөр залчаар өнөг өөрнийх нь доор ирж зогсоод "Доглон муу шаазгаа чи 7 өндгийнхөө нэгийг нүг" гэж зандарчээ. Доглон шаазгаа би чамд нэг ч өндөг өгөхгүй гэв. Гэтэл өнөг "Хэрвээ чамайг өндгнөөс өгөхгүй бол алсаас тоос гарган ирээд алтан ухиасыг чинь хуг мөргөн өөрийг чинь эвдэж өндгнүүдийг чинь хаглах болно" гэж сүрдүүлжээ. Шаазгаа айхтаа үнэгэнд нэг өндгөө өгөв. Өнөг түүнийг нь хаг яран амтархан зооглов гинэ. Энэ өдрөөс хойш өнөг өдөр бүр ирж "Алтан ухиасыг чинь хуг мөргөн" хэмээн айлгаж өндөгнүүдийг нь нэг нэгээр нь зоогддог болжээ. Тэгсээр 7 шаазгаа ганцхан өндөгтэй үлдэв гинэ. Шаазгаа үлдсэн ганц өндгөө дараа гашуудан уйлд суутал алтан улаасны ёроолоос борохтон гүйч гарч ирээд "Шаазгаа чи юу нөлөө?" гэж асуужээ. Шаазгаа 7 шаазгаа 7 өндөгтэй байлаа. Гэтэл залчаар өнөг өдөр бүр ирээд өндөгнөөс өг гэж шаарддаг болов. Би үгүй гэж хичнээн хүсч учир байдлаа хэлсэн ч залчаар өнөг алтан улаасыг минь мөргөж өндөгнүүдийг минь хагалж нэцлэн гэж айлгаад ахсан. Улаасаа хуглуулж бүх өндгөө алдахгүй тул би түнд өндөгнүүдээ нэг нэгээр нь өгсөөр болоо. Цорын ганц өндөгтэй үлдлээ гэж гашуудаг гинэ. Огт нь "Чи өнгийн дахин ирээд ганц өндгийг чинь нэхвэл өгөхгүй гээрэй. Тэгэхээр өнөг алсаас тоос гарган ирээд алтан ухиасыг чинь хуг мөргөн гэдэг үгээ хэлэх" гэдэг үгээ хэлэн айлгах болно. "Үстэй энэ ахгүй болгон ярьдаг гэж." Оо тийм. За. Тэгэхээр нь чи "Чи алтай таач. тэгэхээр нь чи Жинхэнэ алдчихлаа шүү дээ. за худлаач дээ. Одоо яаж чадахгүй ээ.